биелэх урлаг гэдэг маань одоо гайхамшигтай. Ерөөсө хаач байхгүй. Ухаантай монголчууд бол дандаа цээж ерөөсө гэр дотроо. Ерөөсө яаж исэн хуур татна одоо цайгаа самрахтад үгүй ингээд зүгээр самрах. Ингээд мөрн хөдөл хөгжмийн тагтаа яг тэрийг л ингээд сэтгэл оюунда тэр хөгжмийн мэдрэмжийг авч чадсан. Ийм л одоо авьяас байдаг байхгүй. Тэр чи одоо ингээд гэж ингэж их албаддаггүй гэр сургалт бол. Ерөөсөө аав нь бийдэн тэгээ тэр их цаатаа ээж нь ингээд юм ингээд цайгаар самар нүдэн ингэж хөдлөхөөр нь гайхдаг байхгүй. Энэ ээж яагаад цагаан нүдэгтэй ингээд байгаа юм. Гэх мэт тэгээд тэр одоо бүх аав ээжийнхээ дуурайж ингэж сэтгэлдээ шингээж авсан байхад л биелгээч юм болсон байдаг. Аав ээж тийшээ сураад дүүгээ дагуулаад ингэж л одоо гэр биеийн сургалт уламжлагдсан мартаж болохгүй юм мундаг Монголын одоо бүжгийн урлагийн мундаг соёл гэдгийг одоо тогтоох хэрэгтэй. Одоо тэгээ манай сонгод гэж жороо марны нэг дөрвөн ардын нэг ахсэл гэсэн хитэн цөөхөнтийн сонгод бийж байгаа юм. Би гэж маань юу хийж байгаа юм гэхээр сэтгэл зүрх бүх одоо оюун бодол одоо хүний долоон мөч одоо сэтгэл санаа энэ бүгдийг эрэ одоо бодол санаж ургууч хийж байгаагаа биегээ биелнэ гэж ингэж хийж байгаа юм. Тэгэхээр бие гэдэг маань одоо би сэтгэлээрээ хийнэ гэсэн үг л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Та нар өөр мэрэгчтэй байж болно. Тэгвэл одоо буцад орон бол өөрсдийнхөө үндэсний бүжгийг хийдэг шиг манай монголчууд биелгээг хүн бүгд хийдэг байх юм бол монголчуудын урлаг энэ хүүхдүүдийн хаад энэ хүүхдийг хаад энэ 6 настай хүүхдийг хаад ийм гоё гэдэг одоо ингэж дэлхийд гайхагдах ийм сайхан болдгийг штэ хүүхдүүд сурахад.
бэлдгээр талаар би товчгоо нэг хоёр зүйлийг ярих гэж бодож байна. Елкандаг гэдэг одоо манай загчнаа хамгийн хүндэтгэлтэй одоо орон сүлд болсон биелдэг нь елкандаг байна. Ер нь энэ манай уйлдчихэд одоо ураа дөрвөн дуута, ураа дөрвөн ихлийн татлагтай байсан нутгээ. А тэгээд манай загчнаа хамгийн баатар, хамгийн сайн ирнэ болтоор елкандаг байсан. Зарим улсууд елкан дэвсгэн елкандаг гэж хэлдэг. Зарим улсууд елкандаг гэж хэлдэг. Янз янзаар хэлдэг. Тарган сайхан бүдөөний нэг ёлхоос өвчтэй эрийг елкандаг одоо елкгээр эргэж манайхан хэлдэг. Үйгээрээ елкандаг гэж нэрлсэн ийм бэлгээ байдаг. За тэгэхээр газрын бэлгээ бид одоо өөрдийн ошигноос тасарч ирсэн гэлэж гисэн бид хоорондоо бас ялгаатай. Жишээлбэл баядын бэлгээ бол одоо энэ хоёр өвдөг ингэж хагас суучаад тэгээд энэ дээрээ данхан гийн нүстүхээс дэшээ чэжэн хөдлөг биелдэг бол манай загчин колон содууд ингэж тавьчихад энэ толгой хөдөлгөөн бусдаа чөлөөтэй хөдлөг биелдэг. Ийм өрмөц одоо тусдаа биелдгэнүүд өөр байгаамаа. За тэгээд энэ елкандаг одоо баг залуу байсан эхэцхэн үдээд елкандыг мордуулахад елкандаг одоо арга нутгаар энэ явж эхнэр хүүхдүүд ижил хань олдог гэж мордоод явхад нь биелсэн биелдгээ татсан татлаг байдаг. Алиг аанжир таата елкандгийрээ татаад ирэхэд би елкандгийн нэг би хөдөлгөөнийг одоо үзүүлээд байна. Болцоор одоо толгой нураа дээр нь ус тавиад энэ хоёр гарынхаа аяган дээр аяалтаа ус тавьчихад аяалтаа усаар асгалгаа данхан гараа нь ингэж ороож энэ гар одоо яаж ингэж эргээд ингэж гарахгүй ингэж гарч ирж энэ тавхс энэ дээр ингэж ороогаад ингэж гарч ирдэг одоо ийм бэлгээ байгаа юм елкандаг гэдэг.